За сайн байцгаана уу. Мета барилгын худлааны төвдөх туслах хэрэглэгдэхүүний дэлгүүрээс холбоо ярьж байна. За бид энэ түшигнүүдийг үнэн тий. Энэ бол үндсэндээ хөдөлгөөний бэрхшээлтэй өндөр настай хүмүүсийн эцэсгэд хамгийн их хэрэг болдог хэрэгслүүд байгаа. Туслах хэрэглэгдэхүүн. Гэхдээ Монголын нөхцөлд ямар байдал үүсэж байгааг гэхээр зарим тохиолдолд нөгөө ханан дааз авах боломжгүй болоод энэ санжигчдаг. Тогтоосны дараа удахгүй бол суултур нь бас хайна нөгөө суултур нь энэчний нөгөө юутай ил сангийн холбоотойгоос болоод энийг ингээ хойшлохоос өөр сонголтгүй болчиход байна. Өөрөөр хэлбэл нөгөө байршил заавал ханандаа тогтооно гэсэн ойлголттой. Тэгэхээр энийг шийдэхин тулд бид ингээ нэмэлтээр ингээ хөл хийсэн. Энэ хөл маань үндсэндээ хананд авах даацыг өөр авчиж байгаа. Дээр нэмээ байршил хамаарахгүйгээр шаландаа байрлуулж хаанч гэсэн байрлуулж болдгоор ингээд онцлог байгаа. Тэгэхээр энэ бол ингээд шууд энэ төмөр дээр ингээд тогтчихж байгаа учраас эргэж нурж унах хамт хэрэгсэл байхгүй. Дээр нэг даацын асуудал, орон зайн асуудлыг давхар шийдэж байгаа. За тэгэхээр манай дээр бол үндсэндээ ийм хоёр хөл байгаа. Хоёр түшлэг байгаа. Нэг нь болохоор ийм түшлэг байна. Нөгөөх нь болохоор ийм түшлэг. Энэ нэг хөлтэй түшлэг. Энд нэмэлт хөлтэй түшлэг байгаа. Тэгэхээр энэ түшлэг болохоор өөр ингэсэн хөлтэй хөл нь болохоор нэмэлт даацыг ингээд авчиж болно. Тэгэхээр ийм давуу тал устай байгаа. Бүгднийг нь ерөөсөө шалруугаар бэхэлчин, атлахын төмөрлөгөөр бэхэлчин. Хэрвээ энийг ингээд сонирхоод үзье харьяа гэж юм бол Геймсийн 10 дугаар орлогын Геймс судалгааны төвийн баруун тал шинээр баригдсан мета барилгын судалгааны төвийн 1.8-д ингээд энэ хэрэгсэл маань бэлэн байгаа хурцлээд